Сайн байцгаана уу. За, Care Doctor-ийн дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнд нэгэн сонирхолтой туршилт хийж үзүүлэх гэж байна. Энэ юу вэ гэхээр аккумулятор тестер. За, энд байгаа тестер бол нийтлэг хэрэглэгддэг гадуур аккумулятор борлуулах цэгүүдээр ихэвчлэн хэрэглэгддэг энгийн аккумулятор тестер байна. За, энд бол манай Furukawa батарей компани аль бие усны тестер байна. За, энэ хоёроор туршилтаа хийж үзье. За, эхний тестерээр бол бид энд байгаа хуучин аккумуляторыг хэмжиж үзье. За, хуучин аккумуляторыг хэмжихэд 7.8 хавцаа зааж байна. За, энэ тестерийн хувьд бол ачаал өгж шалгадаг байгаа. Ачаал өгөхөд бол бүр 0 болж байна. За, ингээд 7 за ачаал өгснөө дараа 7.1 хэд болж зааж байгаа харагдаж байна. За, тэгвэл одоо Furukawa тестерээр хэмжиж үзүүлье. Furukawa тестерээр хэмжихэд 6 вольт гэж зааж байна. За, энэ тестерийн хувьд бол ямар нэгэн ачаал өгдөггүй. Шууд машины цэнэгийг үздэг байгаа. За, энэ аккумуляторын хувьд нэг 90 орчим ампертай аккумулятор гэж үзэхэд за вольт нь 586. За, бүр яг үзүүлэлтүүд нь бол 2 гэж бүр бага заасан байна. За, энийг хэвлэх команд хэвлэж өгье. За, ингээд батарей цэнэг муугаа учраас хэвлэх чадваргүй байна гэж үзэж байна. За, тэгвэл нөгөө тестерээрээ бүгдээрээ шинэ аккумулятор хэмжиж үзье. За, хэрвээ та шинэ аккумулятор худалдаж авах гэж байгаа бол ихэвчлэн ийм тестерээр шалгуулж авч ирсэн байгаа. За, ингээд үзэхэд 13 вольт, за 12.9 юм удаа гэж зааж байна. За, ингээд ачаал өгөөд үзье. За, энэ тестерийн хувьд бол ачаал өгөөд энэ дээр Т нулаасах хүртэл хэмжиж үздэг байгаа. Т нулаасаад ачаал өгөхөд цэнийг буухгүй байвал энэ аккумуляторыг сайн гэж үздэг. За, ингээд Т нулаасч байна. За, одоо вольт 12.1 за 8 орчим байна. Тэгэхээр энэ аккумулятор бол сайн гэж заасан байна. Зааж байна. За, тэгвэл одоо бүгдээрээ Furukawa-гийн тестерийг ашиглаад шинэ аккумуляторыг хэмжиж үзье. За, 1255 вольт. За, машинд байхгүй гэж үзэх ёстой. За, энэ дээр ийм сонголтууд байдаг. CCA, GIS. Энэ юу вэ гэхээр аккумуляторын үйлдвэрлэгчийн моделийг буюу тухайн аккумуляторыг хэрхэн хэмжих вэ гэж үздэг. За, энэ аккумуляторын хувьд бол CCA нь 735A байх ёстой гэж заасан байна. Тэгэхээр тестер дээр бүгдээрээ 735 гэдэг тоог оруулаад энэ аккумулятор үнэхээр яг 735-та хүрч ийн үгүй юу гэдгийг нь үзнэ гэсэн үг. За, ингээд хэмжихэд энэ аккумулятор гүйд батарей 1258 вольт. За, өөрийнх нь 735 байхаас 937 гэж заасан байна. За, одоо ингээд зүрхний бичлэгийг жинхэнэ хэвлэж гаргана. За, ингээд аккумуляторын зүрхний бичлэг хэвлэгдэж бэлэн боллоо. За, энэ дээр юу гэж зааж байна гэхээр за 2018 оны 11 сарын 16-ны өдөр 4 сарын 4 цаг 21 минутанд аккумулятороо та хэмжүүлсэн байна. Аккумуляторын үндсэн чанар бол сайн. Вольт бол 1258. За, үндсэн 735 CCA байхаас 937 буюу хангалттай өндөр заасан байна. За, тэгээд аккумуляторын цэнэг бол ийм дүүрэн заасан байна гэдгийг үзүүлж байна. За, тэгээд та бүхэн зориултын батарей тестерээр манай бүх салбарууд дээр ирээд үнэгүй шалгуулаарай. Баярлалаа.